За сайн байна уу? Энэ хичээлээр бид нар хэдлээ өмнөх хичээлдээ үзсэн класс модуль гэдэг ойлголтуудаа үргэлжлүүлнэ. Тэгээд класс дээр илүү дэлгэрэнгүй ярих гэсэн. За дэлгэрэнгүй ярихдаа өнөөдөр гол ярих сэдв бол inheritance буюу өвлөх гэсэн юм утгатай классын ойлголтуудыг тэрийг ярина. За тэр нь юу гэхээр нэг класс байлаа гэж бодоход, нэг объект байлаа гэж бодоход, за нэг класс байлаа гэж бодоход өөр классын шинж чанаруудыг өөртөө өвлж авах. Тэгээд жижигхэн олон класс байлаа гэж бодоход нэг класс нь бусдынхаа шинж чанарыг агуулад нэг том объект үүсгэж жишээ нь тиймэрхүү юмны тухай ярина. За энэ нь яагаад бас чухал вэ гэхээр ер нь классуудыг байгуулахдаа аль болох авсархан гэдэг хийх үйлдэлүүдийг яг тусгай сонгуулиудыг хийх зорилгоор байгуулдаг. За тэрийг олон газар ашиглахдаа ингээд нийлүүлж яагаад хооронд нь нийлүүлж ашигладаг. За ер нь класс гэж ярьсан нээсэгч функц гэдэг класс дотор байгаа функцүүд энэ класс дотор нэр байгаа функцийг яг метод гэж нэрлэдэг шүү. Тэрийг бас санаалчих. Тэгээд ер нь аливаа функц ер нь яах гэж уншдаг юм бэ гэхээр бид ингээд функц гэдэг x f гэл g гэл математикээр тэмдэглэдэг шүү дээ. Тэр яагаад заавал тэгж тэмдэглэх нь ингээд ашигтай байдгийг гэхээр g от x гэдэг тэнцүү одоо баах ингээд x-тэй үйлдэлүүд ингээд байлаа. Функц бол аливаа ингээд давтагдж байгаа нэгэн үйлдэлийг одоо хэлбэрчлээд яг нэгэн ингээд тэмдэгэнд оруулаад зүгээр л тэмдэгэнд оруулаад хайчиж байгаа. Тийм байна. Тэгэхээр аливаа юм товчхоноор ингээд энгийнээр дүрсэлж байгаа зүйл адилхан үйлдэлийн гэтээ зөвхөн энгийнээр. За тийм байдаг. Тэгэхээр яг энэ функцийн давуу тал энэ класс дээр ч гэсэн бас ажиглаад байдаг гэсэн үг. За тэгээд хичээлд оръё. Тэгээд ашигласан source message чинь бичигдсэн байна. За тэгэхээр хэдлээ ямарсан өмнөх хичээлээ жоохон сэргээгээд энгийн зүгээр person гэдэг класс үүсгэх. За person гэдэг класс маань өөрөө дотроо юм хоёр метод функцүүдтэй. За тэр нь энэ нь бол нөө initialization хийж байгаа. Анх ингээд person гэдгээ тодорхойлохдоо self бай. За энэ бол байх ёстой заавал хамгийн ихний аргумент self гэдгээс бас өөрөө нэрлэж хамаагүй яаж нэрлэж болно гэсэн чинь хамгийн ихний аргументыг яг тэр нөө объект гэж өөрийг нь гэж ойлгоцдог. Тэгээд энэ чинь хоёр аргумент оруулна first last гэдэг. За энэ дээр би юу гэж ойлгож байна гэхээр first гэдэг дээр first name, last гэдэг дээр last name-ийг ойлгоод за тэгээд анх ингээ объект өчгөр үүсгэн нүгээр энэ функцийн даваа. Тэгэхээр first гэж өгсөн зүйлийг маань ихний нэр болгоод last гэснийг маань хоёр дахь нэр болгоод за тэгээд attribute метод буюу get person гэдэг метод байна. За энэ нөө юу гэхээр үр дүн гэдэг return функц дээр хэлүүлсэн return гэдэг үр дүн гаргадаг. За тэр нь энэ одоо first name self гэдэг манай өөр объект мөн байгаа тийм. Тэрний маань first name дээр нэмхэн гэдэг concatenate буюу string-уудыг хооронд нийлүүлж байна. За энэ хоёрыг нийлүүлээд ингээ гаргацгаа гэдэг чинь. За хэлээ тэгвэл одоо энэ person гэдэг класс үүсгээд тэрэн дээрээ балган хорлоо гэдэг нэр өгөөд тэгээд тэрийг объект A person гэж нэрлэж. За энэ балган хорлоог санаж байгаа бол учиртай 3-7-гийн балган хорлоо байна. За яг уу нэг хүний first болон last name болсон тийм. За класс ингээд эпизодад классаа тодорхойлж ингээд бидний одоо Python-ы memory-нд класс маань ингээд ороод ирж байгаа гэсэн. За одоо тэгээд энийг ашиглаж байна. Энийг ашиглаа. За тэгэхээр хэлээд A person гэдэг. A person нь юу юм? Тэгэхээр энэ чинь main A person гэдэг нөгөө юуны классны тодорхойлт ингээд байж байна. Объект юм уу? Объект класс гэдэг бол энэ байгаа одоо функц тийм. Энэ класс. За класснаас үүсэж байгаа тэр зүйл бол объект. Гэдэг нэг object oriented method programming гэдэг одоо гол нэг объект те. Гэт A person гэдэг л объект үүссэн. За тэрний маань тэгвэл одоо get person гэдэг одоо энэ ажиллалаа. Тэгэхээр хэдлээд балган хорлоо гэдэг нэртэй. Хүн балган хорлоо гэдэг хүн яа. Хорлоогийн балган ч юм балганы хорлооч юм те. Тийм. За энэ бол refreshment байла. За одоо хичээлийн гол үндсэн сэдв болох inheritance руу. За inheritance гэдэг нь түрүүнд бас товчлсанчлан энэ классын ингээ шин чанаруудыг өөртөө аваад цаашаага шинэ класс үүсгэх явах. За тэгвэл employee гэдэг класс байгаа. Нийлээ өмнө ингээ анзаарсан бол энэ чигээс аргумент энэ бичихгүй. Тэсэн одоо энэ чинь ингээ бичиж чинь. За энэ яаж ихээр person гэдэг классыг өөртөө авч байгаа шүү гэдэг. Энэнийг
employee гэдэг хэдлэг класс үүсгэн. Тэгэхдээ person гэдэг классыг бас ингээд employee маань агуулна гэдэг. За тэгээд employee-го анх ингээд тодорхойлохдоо за first last staff number гэдэг за энд ажилтны дугаар тэрийг өгч байна. За тэгээд энэ ч нөгөө person гэдэг хэдлээ нөгөө пункт классыг inherit хийх гэж байгаа. Тэгэхдээ person-ы init гэдэг нэг тодорхойлдог энэ функц байгаа шүү дээ. Тэрийг дууд тэгээд self гэдэг first last гэдэг ингээ өгчөө гэж. Тэгэхээр манай энэ self-ийн first last name нь одоо энэгээр ингээ тодорхойлогдно гэдэг. Энэ person гэдэг нэг объектийнхоо init гэдэг функцийг хэвшлээд first name last name хоёрыг ингээ тодорхойлно. Тэгэхээр inherit хийж байгаа функцийнхаа ингээд init гэдэг функцийг ашиглах методыг ашиглахын тулд ингээд дууддаг гэсэн. За тэгээд одоо өөрт нь staff number гэдэг шинэ объект, шинэ параметр өгч байгаа. За тэгээд энэ объект маань өөрөө дотор бас get employee гэдэг тэгээд get person гэдэг нөгөө хэлээ get person гэдэг энийг хийсэн учраас person inherit хийсэн учраас person-гийн одоо методууд нь байна гэсэн ашиглагдах боломжтой юм гэсэн. Тэгэхээр энэ чинь шууд self get person гэдэг манай employee-ийн get person гэдэг методыг ажиллаж байгаа юм шиг. Энд чи get person гэж байгаа. Гэтэ employee маань ч гэсэн одоо get person-тэй болсон гэсэн. Яагаад л энэ хэвд хийсэн гэдэг. За тэгээд энэ чи staff number маань. Тэгээд энийг хэвлэнэ гэж. Хэдлээ яа. Person маань байгаа memory-нд. Тэгэхээр энийг идэвхжүүлчихье. Тэгээд employee гэдэг класс тавьчлаа. За одоо employee гэдэг класс маань энэ чинь 3 функц 3 аргумент авах хэрэгтэй. Одоо юндан нансалмаа гэдэг. Одоо 1700 гэдэг зүгээр ажилтны дугаартай. Юндан нансалмаа мөн өчтэй урамтлагын дөрүүд байна. За одоо тэгээд employee гэдэг объект үүсгэе. За энэ employee объект маань юу вэ? Get employee гэдэг энэ функц маань байж байна. Get person гэдэг нөгөө person-гийн метод байж байна. Тэгээ last name, first name байна, staff number байна. За хэвлээ яг first name-ийг явуулж үзье. За ингээд за ингээд методыг дуудахтай юм шаардлагагүй. За тэгээд энэ метод attribute нэг first name гэдэг нэг юу ба шүү дээ. Variable ховсгч юм тийм. Тэр чинь ховсгч учраас ингээд бүр галтад дуудах шаардлагагүй. Функц байсан бол дуудчихна тийм. За тэгээд эхний нэрийг бол юндан гэж өгч байна. Тэгэхээр first name гэдэг энэ объект хэрвээ employee байхгүй мөртлөө энэ чил байгаа мөртлөө ингээд энэ чинь ингээд ороод ирсэн. За тэгээд цаашаа employee маань өөрөө за get employee гэдэг. За тэгэхээр юунд нь насалмаа 1007 гэдэг өгч байна. За ингээд inherit хийгээд өөр классын юмнуудыг ашиглаад байж болох нэ. Гэхдээ гол санах юм нь одоо энэ person гэдэг классаа ашиглахын тулд тэрэнд одоо хоёр параметр байдаг. Тэр параметрууд чинь бас анханасаа employee гэдэг класс үүсгэхдээ дуудагдчих хэвээр. Тэгэхгүй ингээд employee гэдэг нь одоо ганцхан энтэй ингэж үүсгэчихэд тэгээд first last name одоо болно гэж бодож байвал болохгүй яа. Тэгэхээр энийг ойлгохгүй те. Тэгэхээр ингээд классын тоо нэмэгдчихсэн магадгүй одоо өгөх шаардлагатай хувьсгч орцсон input-ийн тоо нэмэгдэх талтай. За тийм гэдэг. За одоо ингээд тэгэл дөрөнд ярьсан одоо класс үүсгэсэн бол классан дээр одоо энэ чи зүгээр хэдлээ маш энгийн функцүүд ярьж байгаа юм л зүгээр ингээд return буюу print ингээд хийдэг те. Тийм хөл функцүүдийг яриад байгаа шүү. Тэгээд юу н цаанаа бол ингээд тооцоолол том тооцоолол хийгээд ингээд функц бүрэн өөрөө нэг инпутуудыг аваад маш нарийн ингээд тооцоололуудыг хийгээд үр дүнгээр data frame ч юм уу одоо table ч юм уу тиймэрхүү маш олон гоё тоо өгдөг эсвэл зураг зурдаг ч юм уу тиймэрхүү байгаа. Тэгэл энэ чинь ингээд цаг хожих үүднээс ингээд энгийн жишээнүүдийг авч байгаа. Тэгээд бас би дахин хэлээ л дээ. Хэлээ цаашаа data analysis, numerical analysis, эдийн засгийн тооцоолол гэдэг гэх мэтчлэн ингээд хичээлүүдийг үзэхдээ тэд энэ дээр одоо жинхэнэ сонгодог жишээг ашиглах хаа. Одоо зүгээр ойлголт авчихад бас нэг толгойн юм үлдсэн шүү дээ. Тэгээд сүүл санахад их амар тийм.
За тэгээд ингээд inheritance хийж болж байна. За inheritance маань бас олон байж болно. Олон ингээд нэг класс биш. Тэг олон классыг inherit хийж болно. За тэгээд хэдлээ яаж жишээ гаргахын тулд за энэ employee гэдэг класс маань өөрөө нэг классаас inherit хийж байгаад ашиглаад яах юм. Гэтэ ашиглаж болно. Одоо employee-г ашиглаад employee-г бас дахиад нэг inherit хийх класс үүсгэж болно. За тэр классыг бас яаж үүсгэх талаар бодоод үзэхгүй те. Тэгэхэд үүсгээд үзээрэй гэж одоо чаленж дуудаж байна. За дараагийн тэгэхээр би яа гэж бодож байна. Одоо зүгээр дахиж нэг зүгээр энгийн энэ шиг ямар нэг inheritance класс үүсгээд тэрнээсээ тэрнийг ашиглаад бодон person класс ашиглаад хоёр ингээд классыг inherit хийсэн тийм класс үүсгэх. Хоёрыг inherit хийж байгаа бол ингээд 3 бол ингээд тасалтай ингээд олно бичсэн гэсэн. За credential гэдэг зүгээр юу үүсгэж класс. За тэр нь username password-ыг аваад тэгээд ингээд username password гэдэг одоо хувьсгч үүсгэнэ гэж. За эпизодаар за credential гэдэг класстай болчихлоо. За одоо энэ хоёроо inherit хийн. Энэ маань username passwordтай, энэ маань burst class гэсэн методуудтай. Тэгээд одоо анх initialization хийхдээ бол тэр person дуудаад init-гээд credentials дуудаад init-гээд яачаар манай одоо private гэдэг одоо класс маань username password first name last name гэдэг юмнуудыг зоогоод хувьсгч болгоод өгчихнэ гэж. За тэгээд одоо тэгвэл энийг тэгээд энэ чи яг гээд private гэдэг юм функцтэй private гэдэг одоо объект маань класс маань методтой гэж яриа тэ. За тэр методонд дотор нь юу болж байгаа гэхээр input гэж Python дээр input гэж хүмүүсдэг. За энэ нь яадаг вэ гэхээр одоо ямар нэгэн одоо юм оруулахыг шаардна гэсэн. Тэгэхээр enter pin гэдэг юм хэвлэгдэнэ. Тэгээд таныг ямар нэг юм оруулахыг шаардна. За энэ чинь бүлэцэл enter pin гэж байна. За input тэгээд яг нэг зүйл биччихээ. За тэгээд 2 3 2 3 гээд тэгэхээр ингээд output болгоод гаргаад өгч. За энэ чинь хэдлээ enter гэж оруулаад pin гэж оруулсан pin гэдэг нэг объект хувьсгч үсгээд тэгээд энэ хувьсгч маань хөвсгөл гэдэг утгатай тэнцүү байвал энэ хүний username password-ыг өг. За үгүй бол буруу pin байна гэдэг гардаг. Энэ зүгээр яг нөгөө яг нэг pin код тий зөв буруугаас шалтгаалаад зөв байх юм бол энэ нууц мэдээллүүдийг өгөн тий банкны одоо username password гэж болно тий. Буруу бол ингэ шүү гэдэг. За одоо private гэдэг тэгээд функц класс объект үүсгье. Private class-аас ёо биш эхлээд define хийгээд Python-д оруулж сануулъя. Тэгээ одоо энэчнээс энэ жишээ авч би энэ жишээ бэлдсэн. Тэгээд my person гэдэг Санж Баяр Санжка 1 2 3 4 гээд за ингээ my person гэдэг объект болсон. За энэ маань ямар шүү ингээд методууд болон хувьсгчүүдтэй тэгэхээр ингээ first name, last name, username, password гэдэг. Энэ чи яг нэг инээдтэй юм зүгээр ингээд л ингээ харж болно те. Яг би зүгээр нөө жишээ харуулахын тулднаас одоо гад тэр нөө password-та access хийхдээ pin оруулдаг гэдэг. Энэ чи яг энэ функц ажиллах методыг ажиллах гэсэн. Тэгэхээр хэдлэг pin-ийг оруулчихъя гэж. Хэдлийн хамаагүй юм болчих. Тэгэхээр pin буруу байна гэдэг нэг чамд access өгөхгүй гэсэн. Тэгвэл зөв pin оруулах гэсэн хөөс. Тэгэхээр хэдлээд ингээд датад гаргаад өгч. За ингээд иймэрхүү ингээд гоё жишээ байж болж байна те. Тэгээд энэ одоо my person гэдэг объектыг үүсгэхийн тулд энэ private гэдэг класс private маань ийм хоёр чимнаас бүтсэн. Тэгэхээр ер нь энэ хоёр функцийг нэг далдуур ингэж тодорхойлж өгөөд тэг ашиглаж байгаа. Бүгдийг нь одоо энэ чинь ингээд first name last name гэж тодорхойлоод бичиж болно те. Болно. Энийг бид нэр өөр газар ингээд дахин ашиглаж болох учраас ингээд хэлбэрч хийж болж байгаа. За тэгээд юу одоо ерөнхий ингээд хичээлийн агуулга маань иймэрхүү. За тэгээд одоо яа хэлээ нөө одоо ямар аль классаас юу ч гэсэн функц үүссэн модуль гэдэг энэ файл аваад энэ файл байгаа. Тэгээ энэ чи одоо файлаа одоо зүгээр сэргийгүүднээс импортлоод
За хужаалаа за. За. Тэгээд сэтгэл ингээд модулууд маань. За энэ чинь ингээд 9 жирээд классууд маань, хүүхдүүд маань тий. За тэгээд энгийн нэг хэдлээ зүгээр ажиллаж үзгээд cap гэдэг яадаг. Word-ыг capitalize ихний үсгийн томруулдаг. Бусдын жижиглүүлдэг. Тийм одоо бата гэдэг юм дээр ажиллаад бата гэж зүйл болчихдог тий. Ингээд модуль болгоод класс модуль дотор оруулж өгөөд дуудаа байж ашиглаад байж болно. Чин то энэгээр жишээ авбал за ингээд ашиглаад иж болно. Тэгээд дараагийн хичээлүүд дээр дараагийн одоо курсүүд дээр энэ классыг ашиглах тухай гэж хэлж байгаа. Тэгээд ер нь аливаа функц аливаа ингээд код бичихтэй. Одоо олон ингээд нэг үйлдэл олон давтараад байвал тэрийг зөв функц болгоод нэг газар тавьчих. Тэгээд тэрийг дахин ингээд зүгээр нэгэн ингээд мөрөөр нэгэн ингээд нэршлэр дуудаал ашиглаад иж болно. Классик ч гэсэн одоо объектууд программын давуу тал нь одоо энэ хэлбэрхэн маш товчхон ингэж тохиолоод яваад иж болно. За тэгээд анхаарал тавьсан баярлалаа. Түр баяр та.